Таны харж байгаа энэ хүүгийн их төвшин гэдэг тэрээр өнөөдөр Монгол улсын ерөнхийсээ цайхан бэлгээс иргэний үнэлгээ гардан авч төрийн ордонд иргэний андгаа өргөссөн. Ирээдүйд Монгол улсын өнгөтрхийг тодорхойлох зорилго тавьж тэнгэр багцсан барилга байгууламж орчин цагийн шийдлийг харуулсан зам харгуул сүлжилтэн байх тэр мөчийг төвсөлж байна. Өнөөдрийнх бол хуучнаасаа дээрдсэн гэхдээ нөгөө яг тийм сайн гэж бол хэлэхэд хэцүү. Нэг бороо ороод нэг цас ороод хурдан эвдэвчдэг учраас жоохон Монголынхаа уур амьсгалдаа зохицуулж нэг зузаан зам бариул дээр байх гэж бодож байна. Түүнтэй адил эх орныхоо ирээдүйн хөгжлийг сэтгэлдээ дүрслэн ирэх цаг руу яаран тэмүүлж байгаа 816 өнөөдөр Монгол улсын иргэний үнэлэх гардан авсан энэ үнэлэлт тэдний үүрэг хариуцлагыг нэмж байгааг ухамсарлаж байна гэж байлаа. Эх орон эрхлэлтэй цийн удам ард түмэндээ андгаалж байна. Болно. Ирээдүйд одоо би Монголд их ховор мэрлийг сонгосон сэргээгдэгчийн хүчний чиглэлээр одоо Монгол улсад хүчин зүтгэхээр тийм мэржийг сонгосон ба. Би Солонгос сурдаг гэж Монголд ирээд одоо хичээлдийг анхаардаг болсон. Одоо би физик, химик их төлхөө суралцаж хичээлийн гадуур их сургууль Монголд их сууж байгаа. Тэгээд тэр мэржлийг олж авахын тулд тэгэл хичээж байгаа. 850 хүүхдийн нэг болж бас сонгогдсондоо маш баяртай байна. Тэгээд 40 хүүхдийн бас 40 хүүхдийн нэг болж төлөөлөгч болж орж байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд би ирээдүйд эдийн засгаар явна гэж боддог. Иргэний андгаа өргөх ёсол энэ жил зорилгоо тодорхойлын явраар явж байна. 15 дахь удаагийн иргэний андгаа өргөх ёслыг нээж Монгол улсын ерөнхий сайд хийсэн үгэндээ 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэлэх гардан гэдэг төр улсын ачаанаас өрөлцөх үүрэг хариуцлагатай болж байна. Залуу хүний хамгийн их хүсэл тэмүүлэлтэй байж зорилгоо тодорхойлдог цаг залбаатанаас 16. Тиймдээч 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа иргэний андгаа өргөх ёслол зорилгоо тодорхойлын явраар болж байна. Энэ танхимаас Монгол улсыг ирээдүйд удирдах төр нийгмийн зүтгэлтнүүд урлаг соёлын одод эх орныхоо эрүүл мэнд инхийн манан зогсох залуус төрнө гэсэн юм. Монгол улсын иргэн бүр маань өөрт оногдсон үүрэг хариуцлага ухамсарлаж, өөрт ногдсон үүргээ биелүүлэх юм бол улс орон хөгжин, улс орон оршин тогтноо. Энэ үүргийг өнөөдрөөс эхлэн хамтдаа бүгдээрээ үргэлжлэцгээе гэж ингэж хэлж байна. Бүгдээрээ сайн үйлс дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Баярлалаа. Энэ жил 46 гаруй мянган хүүхэд иргэний үнэлгээ гардан авч байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 17464, орон нутагт 29175 залуу 16-наас хүрч байна.